өтгөн хатаад байна. 2 хоног бийдсэнгүй, 3 хоног бийдсэнгүй, эсвэл 7 хоног бийдсэнгүй гэл. Тэгэл өтгөнөө гаргах гэд клизм тавьдаг. Өтгөн гаргах ийм бэлтгэлээр ингээд өтгөнөө гаргасаар гоод яванда хүний нөгөө нэг гидсний гөрүүлцэх хөдөлгөөн гэдэг байхгүй болчдөг. Дээрээс нь хүний хоолны хоол боловсруулах чадвар гэж юм байхгүй болчдөг. Тэгэд энэ байдал олон удаа давтагдаад тахаар ерөөсөө байнгын нөгөө нэг клизм тавьж ижил өтгөнөө гаргадаг өөр ямар ч аргагүй болчдөг иймэрхүү хүмүүс байна. Тэгэл наашаачгүй цаашаачгүй гидсний төгжрөл болж байгаа хүмүүс бол маш их байдаг шүү дээ. Хүмүүс энийг бас анзаардгүй. Ингээл клизм тавиал гаргацдаг гэл яваад байдаг. Иймэрхүү тохиолдлууд бол маш их байдаг. Шинжээ чимтэрийн дүгнэлтээр өтгөн хаталтаасаа болоод нас орсон байна. Нарийн бүдүүн гидсэнтэй нийтдээ бол 25 кг орчим өтгөн байна. Тэгтэл энэ хүний буруу зуршил нь юу байсан бэ гэхээр эм бэлтгэмлийн зохисгүй хэрэглэнээс болсон. Байнгын өвчин намдаах юм уудаг, өтгөн гаргах гэж байнгын клизм тавьдаг. Эннээсээ болоод гидс нь өөрөө гөрүүлцэх гэдэг чадвараа алдсан. Хоол боловсруулах чадвараа алдсан. Хоол боловсруулах чадварт шууд нөлөөлдөг эм бэлтгэлүүд бол энэ өвчин намдаах юмнууд. Сүүлийн үед энэ ибупрофены хэрэглээ, диклотинкийн хэрэглээнүүд маш их болсон. Эннээсээ болоод энэ хоол боловсруулах чадварт их нөлөөлж байгаа муу нөлөөтэй бас үзүүлдгийг бас их анхаараарай.